Гурван модны түүх. Уулын өрөө дээр ургах гурван жижигхэн мод өсөж том болж ургаад хэн болохоо мөрөөдөв. Эхний мод тэнгэрт гялцах одыг харахтаа би энэ гялцах одд шиг үнэт эрдэнсийг агуулах сав болох болно. Алт мөнгө, үнэт чулууг миний дотор хадгалах бөгөөд би дэлхий дээрх хамгийн гоёмсог сав байх болно гэж хэлв. Харин хоёр дахь мод далай цутгах гол мөрөнг хараад би тэнгис далайд хөвөх хүчрхэг усан онгоц болно. Тэгээд би аимшигт давлгааг сөрөн тэнгисийн тулаанд оролцсон. Би дэлхий дээрх хамгийн хүчрхэг усан онгоц болох болно гэв. Харин сүүлийн модны хувьд тэрээр уулын хөндөд байрлах тосхны завгүй ажиллах хүмүүсийг харангаа би энэ уулнаас хизээш холдохгүй. Харин ч би энэ газараа маш өндөр болж ургах болно. Тэгээд эдгээр завгүй хүмүүс намайг харахтаа намайг бүтээсэн Бурхны тухай бодох болно. Би энэ дэлхийн хамгийн өндөр мод болж ургана гэв. Үүнээс хойш олон жил өнгөрлөө. Нөгөө гурван мод сүрлэг сайхан том моднууд болж ургав. Нэгэн өдөр гурван түлээчин ирс тэр уулууд гараад нөгөө гурван модыг харав. Эхний түлээчин эхний модыг харснаа энэ мод үнэхээр сайхан ургаж яг болж байна гэж хэлээд тэрээр хурц зүхэн авч модыг цавчин унгав. Харин мод бодохдоо одоо л би эрдэнсийн сав болж алт эрдэнсийг хадгалах нь гэж баярлав. Харин хоёр дахь түлээчин дараагийн модыг ширтэнгээ энэ мод яг надад хэрэгтэй мод мөн байна гэж хэлээд хурц зүхэн авч модыг цавчин унгав. Харин мод бодохдоо одоо л би хүчит усан онгоц болох нь хаад ноёдод хүртэл намайг хэрэглэндэ гэж баярлав. Харин өөрлөн чиглэн ирэх түлээчийг харсан гурав дахь мод ихэд сандрав. Тэрээр үнэхээр сайхан сүрлэг ургасан байлаа. Гэвч түлээчин модууд харагч завдалгүй. Ямар ч бод байсан надад хамаалга гэж бовтнаад хурц зүхээ далайн гурав дахь модыг цавчин унгалаа. Эхний модыг түлээчин гэртээ авчирхад мод ихэд баярлав. Гэвч завгүй түлээчин юун эрдэнсийн сав алт мөнгө бодох нь битгий хэл. Харин ч түүгээр мал хооллох твшиж орхив. Тэгээд алт эрдэнсээр дүүргэхийг хүсэж байсан сүрлэг мод фермийн өсөглөн амьтыг хооллох өвс тэжээлээр дүүрвэ. Харин хоёр дахь мод өөрийг нь усан онгоц хийх газар авчирхад тэрээр ихэд баярлав. Гэвч хүчрхэг усан онгоц хийхийн оронд түүгээр жижигхэн зав хийж орхив. Далай тэнгист хөөхөд дэндүү жижигхэн тул түүнийг ойролцоох нууранд тавьжээ. Ингээд тэрээр өдөр бүр загштын барьсан муухай үнэртэй өгсөн загсаар дүрдэг болов. Харин сүүлчийн түлээчин гурав дахь модыг зузаан хэрчээснүүд болгон тайрч орхиход тэрээр ихэд гайхан юу болох нь энэ вэ? Би ч уулын өрөө дээр ургаж намайг бүтээсэн Бурхны сүр жавхланг бусдад харуулахыг хүссэн шүү дээ гэв. Үүнээс хойш олон өдөр хоногуд өнгөрч гурван модны өсөл мөрөөдөлж замхан мартагдав. Харин нэгэн шөнө хурц одны туяа эхний модон дээр тусгад залуухан бүсгүй дөнгөж төрсөн хүүгээ малын твш дээр тавь. Бүсгүй нөхөр дотроо хэд санаа алдан би ч хүүгээ тавих ор хийж чадсангүй дээ гэв.
Харин бүсгүй нөхрөө тайтгаруулан хэлэхдээ энэ модон твш хүү Есүст маань яг болж байна. Санаа бүү зов гэв. Үүнийг сонссон эхний мод Юдад зүрсгүй хамгийн нандин эрдэнэс түүн дээр тоглон нойрсож байгааг тэр мөчөд ухаарва. Хэдэн жилийн дараа нэгэн айлгч өөрийн 12 найзын хамт жижигхэн завин суун нууранд гарав. Нууранд гарангууд тэр аялагч ядаран дуг хийлээ. Удалгүй тэнгэр дугарч хүчтэй шуурга дэгдэв. Завинд байх нөгөө хүмүүс хашгиргалдан айж орилдон эхлэхэн тэр. Завч мөн ийш тийш шидэгдэн сүрхэд ойрхон байлаа. Учир нь бичсэн загасчлалын зав ийм олон хүмүүсийг энэ шуурганаар тогтоон дийлнэ гэдэг нь боломжгүй юм аа. Гэтэл нөгөө унтаж байсан эрс сэрж босоод гараа сунган үг хэлэхэд шуурга тэр дороо намдав. Тэр даруул хоёр дахь мод өөр дээр нь жинхэнэ хаадын хаан бүхнийг захирагч аялж явааг ойлгов. Үүнээс хойш нэг их удалгүй Баасан гаригийн өглөө хогон дунд хөвтөх 3 дахь мод анхныхаа зүйлд хэрэглэгдэв. Тэрээр олон хүнтэй гудамжаар газар чирэгдэн явж дараа нэгэн хүний гарыг өөр дээр нь хадаасаар хатахад үн шиг муухай зүйл хувь тавилан тэр модны хувьд байсангүй. Тэр бүтэн сайн өдрийн өглөө нар мандан өглөө болоход дэлхийн ертөнц баяр хөөрөөр дүүрэн Бурхны хайр бүх зүйлийг өөрчилсөнийг 3 дахь мод ухаарав. Бурхан эхний модыг дэлхий дээрх бүхий л эрдэнэстэй адил үтсгэлэнтэй болгож 2 дахь модыг ямар ч хаадын хэрэглээнээс илүү дөргөмжлөв. Харин 3 дахь модыг хүн бүр харахтаа тэд бүхний эзэн хаадын хаан хүчрхэг нэгний хийсэн ажлыг дурсдаг болов. Энэ явдал тэр модны хувьд дэлхий дээр хамгийн өндөр мод байхаас хавьгүй дээр байсан юм.